Битгий санаа зовоо хантаа. Буддаа ирнэ. Энэ зан үйлийг Буддаа шиг гэгэнтэн үйлдвэс тун их сайн байна. Хантаа Буддаа мориллоо. Амгалан морилж байна уу? Танаас нэг юм хүсье. Юу тэрв? Өнгөрсөн өдрүүдэд би аавыгаа их зүудлэх боллоо. Бэрмнуудаас асуудал маань амар амгаланг олоогүй байна гэдэг галын тахилга үлдэхгүй бол болохгүй гэж хэлсэн. Та бол оройгүй эрдмэг ирэх шигч нэгэн. Тийм учраас таныг аавын минь амар амгаланг олж өгөөч гэж хуурах гэсэн юм. Тэгвэл аавын маань сүнс өхөл амьдралын хүрднээс гарч чадна. Тэгээ хантаа. Хоёр ширхэг сав авчруулаач. Нэгийн шар тосоор нөгөөхийн чулуугаар дүүргээд хоёулангийн даавуугаар бүтээгээд голын ирэг дээр аваад ирээрээ. Би тэнд таныг хүлээж байна. Хэлсэн бүхнийг тань мэдээд ихээ. Хантаа хоёр савыг хоёулангийн усанд тавь. Хантаа одоо хоёулангийн халал. Хантаа одоо сайн харж байгаарай. Шар тос голын усанд живэлгүй хөвж байна. Танаас асууя. Хэн нэгэн зан үйл хийлээгээд энэ шар тос живэх үү? Живэхгүй. Шар тос хөвнө. Яг тийм. Үүнтэй адил ямар ч зан үйл тухайлбал галын тахилга үйлдсэн ч гэсэн энэ голын ёроол руу живсэн чулуунуудыг хөвүүлж чадах болов? Үгүй. Живэх нь байгалийн зам. Бид байгалийн замаас гадуур гэж юу? Бид байгалийн нэг хэсэг бос уу? Тийм юм байна Буддаа. Үүнтэй адил өөр нэг хууль бий. Өвөг дээдэс маань амьдралдаа их нүгэл хурааж бурууг үлдсэн бол эдгээр чулуунуудтай адил ёроол руу живсээр л байх болно. Хэрэг тэд сайн үйл үйлдэж буян их хураасан бол шар тостой адил дээшээ хөвнө. Үеийн үрээ өөрч байна. Энэ насандаа үйлдсэн үеийн үрээ бид амьддаа үүрээд зогсохгүй хойд төрөлдөөч гэсэн үүрч явдаг юм. Амьддаа буян хураавал хожим аштай юу? Элдэв зан үйл үйлдээд Тэнгэрийг магтаж амьтны амиа тахил өргөх зэргээр байгалийн чамыг өөрчилж чадна гэж бодсоор л байна уу? Хантаа би хүртэл өөрчилж чадахгүй. Сайн буйныг үйлдэж байж л та авралын үдийг нэ. Таны энэ бүх айлдвар худал хуурмгийг илчилж сайтар сэхэр үлхий. Та сургаалаа айлдаагүй бол би яах вэ болоо? Яг энэ мөчид таны сургаал миний бардам занг тастан хайлаа. Та үнэхээр ганц шгүй нэг юм.